Манай Өвсгөл аймгийн одоо Тарган давхлын халдварын одоо хөгжил бүртгэгдсэн байгаа 9 сарын 4-нд. Тэгэхээр энэ халдварын одоо хөгжил бүртгэгдсэнтэй холбоотой аймгийн онцгой комиссыг бол 3 удаа хуралдуулж энэ хурлаар энэ халдварын голомтыг одоо хумих хариу аргамжаах ажлыг одоо зохион байгуулах ажлыг хурлаар орж хилцүүлж тодорхой үүрэг чиглэлүүдийг авч өнөөдөр хүртэл ажиллаж байна. Тэгэхээр аймгийн онцгой комиссараас бол өндөржүүлсэн бэлэн байдлын одоо зэрэгт шилжүүлж зарим одоо халдварын голомт гарсан одоо нутаг дэвсгэр байгууллагууд хэсэгдсэн одоо хөл хорой цэрийн дэгдмийг зохион байгуулж хариу аргамжийг үр дүндээ зохион авч үүрэг чиглэл авч ажиллаж байна. За үүний хүрээнд бид нар хүнсэндээ нэг 5-6 одоо гол ажлыг одоо хэрэгжүүлсэн одоо хариу ажиллагаа гэж ажиллаж байна. За нэгдүгээрт одоо мэдээж халдварын одоо с ิจ гтэй болон батлагдсан тохиолдлыг эмнэлгийн тусламж үйлчилгээг халдварын хамгааллын дэгдмийг үр дүнтэй зохион байгуулах. За хоёрдугаарт халдварын голомттой одоо ойрын хавьтлуудыг тусгаарлаж ажиглалтын байранд одоо оруулж тусгаарлах эмчилгээг хийх. За гуравдугаарт энэ халдварын тохиолдолд бүрдсэн газруудад одоо ариутгал халдваргүйтэй ажлыг одоо хийх. За 5 дахь иргэд нийт рүү бас одоо мэдээлэл сурвалжлагыг одоо урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл сурвалжлагыг идэвхжүүлж ажиллах. За мөн тухайн одоо голомт болсон газар нутаг болох цагаан улсын 5 дугаар багт одоо эпидемиологийн тандалтын багийг одоо ажилуулах ийм үүрэг чиглэлүүдийн хүрээнд бол үр дүнтэй зохион байгуулж ажиллаж байна. За өнөөдөр хамгийн анхны одоо халдвар бүртгэгдсэн цагаан улс сумын иргэн болох таргууны мах одоо хүнсэндээ хэрэгэлсэн иргэнээс одоо батлагдсан байгаа. За энэ иргэн маань тухайн үед одоо мэдээлэл дутмаг болмаас Өвсгөл аймгийн одоо нэгдсэн эмнэлэгт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ одоо бас авсан. За мөн одоо олон хавьталтай ийм одоо анхны голомт ажгаад нөгчлөл бүртгэгдсээд энэ дээр бол эмнэлгийн тусламж авч байгаад бол нас барсан байгаа. За үүнтэй холбоотой өнөөдөр нийтдээ нэг 90 одоо ойрын гэсэн хавьтагч бол эрүүл мэндийн байгууллага болон одоо сумын эрүүл мэндийн байгууллагууд бол тусгаарлагдсан ажиглагдаж байна. За үүнээс бид нар бол тодорхой одоо үе шаттайгаар шинжилгээнүүдийг бол авч байгаа. За одоо үндсэндээ 3 хоногийн өмнө 57 шинжилгээг бол хамруулсан байгаа. PCR-ын шинжилгээнд. За өчигдөр одоо өнгөрсөн шөнө 34 шинжилгээг бол PCR-ын шинжилгээнд бол хамруулж байгаа. Тэгэхээр өмнөх удаа гарсан шинжилгээнд дээр бол албан ёсны батлагдсан хүн бол одоо тухайн цагаан уулын анхны голомт болох иргэн байгаа. За үүнд одоо с ิจ гтэй болзошгүй одоо ийм 6 тохиолдолд бол эерэг тохиолдолд PCR-ын шинжилгээгээр бол эерэг гарсан байна. Тэгэхээр энэ батлагдсан тохиолдол с ิจ гтэй болзошгүй тохиолдлыг маань бас ялгаатай өнөөдөр иргэдэд бид нар бас бодиттой мэдээллийг бол өгөх хэрэгтэй. За нэг тохиолдол бол батлагдсан тохиолдол байгаа. За үлдсэн 6 одоо PCR-ын шинжилгээнд эргэлсэн тохиолдол бид нар болзошгүй с ิจ гтэй тохиолдлыг ч авч үзэж байгаа. Яагаад вэ гэх юм бол батлагдсан тохиолдол гэдэг бол тухайн одоо эпид анамнезээр бол тарганы мах одоо хүн сэргэлсэн нэг бол одоо ойрын хавьтагч байсан. За мөн одоо молекул биологийн шинжилгээгээр одоо эрийг илэрсэн. За мөн одоо тарган давхлын одоо өвчний шинж тэмдэг болох халуурах одоо гүйлгэх суулгах асуудал бүрдэл болох юм бол энийг бол балтцсан тохиолдол гэж бол авч үздэг. Энэ PCR-ын шинжилгээгээр эрийг гарсан 6 иргэн болвол өнөөдрийн байдлаар PCR-ын шинжилгээ эрэг гарсан ч өнөөдрийн байдлаар шинж тэмдэг бол халуурах одоо гүйлгэх суулгах шинж тэмдэг бол илрээгүй байгаа. Тийм учраас одоо энийг бол бид нар бол албан ёсны одоо нотлогоотой ийм батлагдсан одоо нотлогоогоор одоо мэдээллийг одоо дамжуулах учраас одоо өнөөдрийн шинжилгээг хүртэл бол энэ асуудлыг баталсан тохиолдол гэж 6 одоо ирсэн шинжилгээг бол үзэхгүй байгаа. Өнөөдрийн шинжилгээгээр магадгүй энэ шинжилгээгээр давтан орсон шинжилгээнд дахин одоо батлагдах юм бол бид дахин одоо өнөөдөр энд шинжилгээнүүдээр дүн шинжилгээ хийгээд энэ тохиолдлуудыг ямар хэлбэрээр одоо мэдээлэх вэ гэдгээ бол иргэд нийт та бүхэнд мэдээллийг хүргэж ажиллах болно. За ер нь энэ бас нэг одоо тохиолдлын нэг хоёр дахь голомт гэж одоо с ิจ гтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдол нь бол мөн одоо яг цагаан улс сумын
тухайн одоо нэг батлагдсан тохиолдлоос тарганы мах одоо дамжуулж авч хэрэгэлсэн гэх иргэн маань одоо энэ тохиолдолд бүртгэгдсэн байгаа. За энэ дээр бол ажиглалтанд байгаа. Өнөөдөр нийтдээ бид нар нэг 90 хүний эмнэлгийн одоо орчинд бол тусгаарлан ажилт хийж байгаа нэгдүгээр хавтууд. За үүнд сумын цагаан улс сумын эрүүл мэндийн төв дээр 14 иргэнийг бол тусгаарласан байна. За аймгийн нэгдсэн эмнэлэг болон одоо бусад одоо байраар 76 иргэнийг бол тусгаарлан ажиглаж байна. Тэгэхээр энд бол бас эмнэлгийн тусламж үйлчлэгтэй одоо тэрий ухаан одоо батлагдсан нас барсан ирэг маань үйлчлүүлсэнтэй холбоотойгоор бас эмнэлгийн одоо ажилтны нэлээд хавтал үүсэн. Өнөөдөр 40 эмнэлгийн эмч сувлагч ажилтан бол тусгаарлан ажиглагдж байгаа. За мөн одоо ар гэрийн одоо 2 иргэн бол тусгаарлан ажиглагдж байгаа. За ингээд с ิจ гтэй тохиолдлоос эрэг гарсан PCR-ын с ิจ гтэй тохиолдлоос эрэг гарсан хүмүүсийг авах юм бол эмнэлгийн ажилтан 2 тухайн иргэн маань одоо батлагдсан тохиолдолд маань эмнэлгийн тусламж үйлчлэгээ авч явахдаа нэг одоо ойр орчинд байсан нэг өвчтөд нэг одоо эрэг гарсан байгаа. За мөн одоо тухайн одоо батлагдсан тохиолдлын ар гэрийн одоо 2 иргэн байгаа. Мөн тухайн одоо иргэнээс дамжуулж тарганы мах одоо хоол хүнсэндээ эргэлсэн гэсэн ийм одоо тохиолдол бол одоо 6 эрэг гарсан тохиолдол яг өнөөдрийн байдлаар бол эрэг гараад бид нар бол с ิจ гтэй болцсошгүй тохиолдол гэж авч үзээд хяналтандаа байнгын авч та эмчилгээг бол хөгжлүүлэн ажиллаж байна. Тэгэхээр өнөөдөр өчигдрийн шөнийн байдлаар орой бид нар 34 дөрвөн сорцыг цуглуулж дахиж одоо шинжилгээнд бол оруулсан. Одоо шинжилгээ бол одоогийн байдлаар бол хариу бол гараагүй байна. Өнөөдөр үдээс хойш гарна. Үдээс хойш гарахтар бид нар энэ шинжилгээнүүдэд дахин дүн шинжилгээ хийх мөн одоо тухайн одоо өвчтний зовөр бусад одоо байдлуудаа уялдуулж бас дүн шинжилгээ хийгээд дахин бид нар эстрийн үнэлгээ хийж аймгийн онцгой комиссыг бол өнөөдөр үдээс хойш дахин одоо хуралдуулж цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлаар тодорхой одоо шийдвэр гаргуулж тэгээд иргэд нийтдээ бас энэ мэдээллийг та бүхэндээ хүргэж ажиллах болно. За мөн одоо би бас иргэд нийтийн дээр одоо анхааруулж байгаа гол асуудал байгаа. Өнөөдөр цагаан улс сумын тэр 5 дугаар баг бол эпид одоо биологийн тандалтын баг бол ажиллаж байгаа. Өнөөдрийн одоо урьдчилсан одоо мэдээгээр бол мэдээснээр бол ялангуяа өвчсөн таруу за тарганы одоо сэгзэм одоо тэр орчмоор байна гэсэн ийм одоо мэдээлэл ирсэн байгаа. Бид нар бас энийг одоо цаашид ариутгах, хадваргуудах ажлыг бол зохион байгуулна. Мөн одоо энэс өмнө одоо тэр бүс нутгаас магадгүй иргэд маань одоо хэрэгцээндээ зориулж тарууг агнаж энд өнөөдөр бол одоо хадгалж байгаа ийм нөхцөл байдал бол байгаа. Тэгэхээр бид бол цаашид аймгийн онцгой комиссаас гаргасан шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулж тодорхой мэдээллийг өргөж ард иргэдээс тэр халдвартай бүсээс одоо агнагдсан таргыг одоо дотоод тушаал зурм зааврын хүрээнд халдвар одоо дэглэмийг чандлан баримтаж одоо тэрийг дуустгахын ажлыг бол зохион байгуулах болно. Тэгэхээр бид бас иргэд нийтдээ одоо анхааруулж бас их зүйтэй өнөөдөр бас энэ аюул бол байна. Бид нар хэдийгээр ойрын 1-р хавтлуудыг өнөөдөр хумж одоо хяналтанд авсан хэдий ч магадгүй одоо энэ хяналтанд авсан иргэдээс маань дахин одоо халдвар илэрх магадлал бол байхыг бол үгүйсэх аргагүй. Тэгэхээр өнөөдрийн шинжилгээний байдал бол эцсийн одоо нэг дүгнэлтийг гаргана. Мөн одоо өнөөдрийн байдлаар бид цаашид одоо энэ өвчлөл маань хэр одоо хугацаатай энэ дэглэмийг одоо барьж ажиллах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ямар ч байсан энэ бүртгэгдсэн тандалтаасаа авах юм бол 3-6 хоногийн дотор гэж тооцоолж өчгөн 9 сарын 11-нд бол хамгийн одоо эцсийн усаа тодорхой шийдвэрүүд гарах учиртай. Магадгүй одоо дахин шинэ тохиолдол бүртгэгдэх юм бол шинэ тохиолдлын одоо ойрын хавтлуудыг дахин одоо өөр одоо дэмэ тусгаарлах байранд дахин тусгаарлан ажиглалт хийх учраас 3-6 хоногийн одоо ажиглалтын хугацаа шинж тэмдэг тодорхой болж ирдэг. Энэ үед нь бол PCR-ыг одоо шинжилгээ хийдэг мөн одоо шинж тэмдгийн ажиглалтыг нэмжлэгийн онцлогоо одоо босоод эмгийн тусламж үйлчлэг үздэг ийм одоо цаг хугацаа одоо шаардлагатай ийм одоо үйл ажиллагаа байдаг. Тийм учраас энэ дэр бол бид бүхэн бас сонор сэрэмжтэй иргэд бол байх хэрэгтэй. Аль болох одоо голомттой бүс нутгаар зорчихгүй байх мөн одоо голомттой бүс нутгаас болон одоо ер нь тарганы махны хэрэглээг бол аль болох одоо хэрэглэхгүй байх тал дээр бол онцгой анхаарах нь зүйтэй. Мөн одоо энд бас хэлэхэд одоо иргэд маань өнөөдөр энэ байдлаас одоо мэдээллийг сонсоод өөрсдөө одоо гэртээ байсан хурааж одоо
хэрэгцээндээ ашиглаж байсан таргаа одоо энд тэнд гаргаж хайх ийм нөхцөл байдал бас гарч байгаа. Тийм учраас энийг бол тодорхой одоо мэдээлэл өгч устгад орох ажлыг бол зохион байгуулж ажиллах учраас та бүхэн энийг одоо хамаагүй бол энд тэнд одоо хайж болохгүй. Энэгээр одоо нохоо одоо шувуу одоо нэгээр дамжиж одоо халдвар нь босож чиглэлээр дамжих юм эрсдэлтэй. Тийм учраас иргэдээ бас анхааруулж үлхийг бол энэ төр усж байна. Ингээд бас мөн одоо энэ тарган тоглоос өвчнөөс сэргийлэх мэдээллийг иргэд маань уншиж сонсож бас энийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Мөн одоо мэдээллийн их сурвалжийг одоо бодит одоо мэдээллийн нэг суугаас бодит мэдээлэл авч бас анхаарч ажиллах нь зүйтэй. Одоо бид нар бол хамгийн гол нь одоо энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүн бүр хариуцлагатай байх хэрэгтэй. За мөн одоо бусдын эрүүл мэндэд одоо тийм өвдөхөөс сэргийлэхэд бол хүн болгон бас энэ дээр бол өөрийгөө болон бусдыг хамгаалахад бас хандлага сайтай бас хариуцлагатай байх тал дээр эдгээртэй дэмжиж хамтарч ажиллахыг хүсэж байна.